Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Марла байна. Өнөөдрийнхөө бичлэгээр герман хэлийг сурах гэж байгаа хүмүүстээ зориулан мэдээлэл зөвлөгөө хүргэж байна. Өнөөдрийн уулзах хүн маань герман улсын албан ёсны эрхтэй орчуулагч Гэрэлмэн агч байгаа. Албан ёсны эрхтэй орчуулагч гэдэг маань болохоор герман улсаас орчуулгыг зөвшөөрөл эрх олгосон тийм хүмүүс гэсэн үг. Тэгээд энэ хүмүүсийн орчуулсан орчуулгууд л зөвхөн герман улстай хүчин төгөлдөр гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ хүнтэй уулзаж герман хэлийг яаж сурсан, дуршлаг болон герман хэлийг сурах гэж байгаа хүмүүс яг юуг анхаарах ёстой, юунаас нэг л сурвал герман хэлийг сурвал зүгээр юм бэ гэдэг зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэх болно. Бүгдээрээ хамтаагаараа явцгаая. Гэрэлмагч дээрээ ирсэн байна. Гэрлээгч эхлээд өөрийгөө танилцуулах уу? За. Сайн байцгаана уу монголчуудаа. Намайг Гэрэлмэн Шафик гэдэг. Би Герман улсад албан ёсны орчуулагч хэлмэрчээр ажилладаг. Та Герман улсад хэдэн жил амьдарч байгаа вэ? 40 жил. Вау, 40 жил гэдэг чинь та бол одоо Герман улсын талаар нэлээд сайн мэддэг гэсэн үг шүү дээ. Тэг хэлж болох юм аа. Та Герман хэлний орчуулагч одоо албан ёсны орчуулагч мэргэжлэр ажиллаад хэдэн жил болж байгаа вэ? 22 жил. 22 жил гэдэг бол урт хугацаа тий. Тэгэхээр та герман хэлийг бол нэлээд сайн одоо перфектсэн гэсэн үг шүү дээ тий. Зөв үү? За тэгж хэлж болох юм аа. Та хэдэн хэлтэй вэ? 5 хэлтэй. 5. Мэдээж хамгийн ихэнд герман хэл, бангладеш хэл, орос хэл, англи хэл, мэдээж монгол хэл. Таны хэл сурсан дуршлага юу вэ? Та яг яаж хэлийг сурж исэн бэ? Анх герман хэлний 10 дугаар ангид төгсөөд герман хэлний бэлтгэд байхад герман хэл бол маш хүнд санагдж байсан. Тэгээд дараа нь германд ирээд германчуудын дунд ороод тэгээд сурсан. Жишээлх юм бол би чи их хүнтэй өнгийн харьцдаг. Одоо айж эмээхүү асуух юм асуучдаг. Тэгээд тэр хүмүүс ойлгосон ч ойлгоогүй ч тэгэл зориглоод хэлдэг. Хэрэг буруу байх юм бол тэр хүмүүс чи мэдээж мэдэгдэн. Тэгээд түүний дараа ингэж хэлдэг юм байна гэдэг тэр хэлээр яж байгаа улсуудын яриаг сонсоод тэгээд дараагийн удаа бол яг тэр хүмүүсийн хэлжсэн хэлэн давтан тэгэхээр ингээд аягүй сайхан бүх юм ингээд бие бинийг ойлголцоо. Тэгээд яг энэ бас нэг тус нэмэрл юм да хэл сурахад. Тэгэхээр сурахад хамгийн эхлээд сонсох хэрэгтэй юм тий. Сонсож яг сонсно. Хиндээ дасгаж тэгснийхаа дараа одоо тэрийг одоо ярианд оруулж тэг яг тэгнэ гэсэн үг үү? Тийм яг тийм гэсэн үг тий. Тэгээд миний бодлоор бол өдөр болгон 10 үг одоо 10 чинь их биш шүү дээ 10 үг ингээд шинээр шийдээд байх юм бол таны яриан өгний баялаг ингээд өдрөөс өдөрт ихсээд тэгээд хүмүүсийг улам сайн ойлгож эхэлнэ. Тэгээ өөрөө ч гэсэн яг тэгж хэлж ярьж чаддаг болно. Ер нь миний бодлоор бол монголчууд их хэлэндээ авьяастай улсууд. Өдөрт тэгээд нөгөө 10 үг гэхээр хэрвээ яг 10 үг ингээд өдөр болгон чэйжлээ яваад ах юм бол сардаа 10 үг гэдэг чи одоо 300 үг шүү дээ тий. Тийм үнэхээр тэгээд яг хүний өдөр тутмын хэрэглэдэг үгнүүдээ ингээд бүгдийг мэдчих яхах тохиолдол тэгэл хүмүүстэй ямар ч лсэн сайхан ойлголцсон. Тэгээ яваанда үгийн чин баялаг ихсэх тусам тэгээд өшөө их чөлөөтэй сайхан яддаг болно. Хүмүүс ингэж ярьдаг л да. Одоо нэг хэлийг эхлээд сурчхаар дараагийн хэлийг сурахад айгүй хэлбархан байдаг, амар байдаг гэж ярьдаг л да. Тэр үнэн үү? Тэр ч бас өмнө байж болно. Би бол бангладеш хэлийг бол өдөөсөө ном дэвтэр уншаагүй. Би бол яг сонсоол сурсан. Өөрөө хүмүүсээс ярьж байхын сонсоол тэгээд өөрөө бас ингэж ярьдаг юм байна гэдэг ингээд дуурайгаад ингээд хэлээд ярьсан. Тэгээд яванда улам л сайжраад одоо бол би бангладеш хэлээр бол өөрийгөө чөлөөтэй ярьдаг гэж хэлж болно. Вау. Та тэгэхээр одоо яг ингээд хэл сурах гэж байгаа хүмүүст яг эхлээд яг юунаас их хэлбэл дээр гэж бодож байна. Одоо яг эхлээд дүрмээ эхлээд ингэж яах хэрэгтэй юм уу? Миний бодлоор бол яг дүрм мэдээж чухал. Гэхдээ ерөнхийдөө л их л чөлөөтэй л ингээд хүмүүсийг яг тэр орны хүмүүс хооронд яаж ярьж гэн ч гэдэг юм уу. Ер нь өөрөө зоригтой одоо буруу ч зөв ч бодож санаж байгаа хэлэх хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс чи ойлгохгүй дараа нь уучлаарай би дөнгөс шинээр сурж байгаа ч гэдэг юм уу те. Хэрвээ чи зөв хэлж байгаа тэр хүмүүс чинь та
чамд бол тэгээ чөлөөтэй ярина. Хэрвээ тэгээ тэр хүний чи өөрөө ойлгохгүй л уучлаарай би ойлгосонгүй ч гэдэг юм. Одоо орчин үед чинь одоо угаасаа Google Translate гэж байна. Тэгээд хэрвээ ойлгохгүй тэрийг ингээд харж үзэж болно. Ер нь хүмүүстэй л ярих, сонсох тийм. Ер нь их сонсох хэрэгтэй юм билэ. Тэгээ сонсоод өөрийгөө зөв ярьж байгаа үгүй гэдэг мэдэн штэ хүмүүс юу гэж хэлэх нь үү. Тэгээд анзаараа тэгээд дараа нь яг тэгж хэлвэл зүгээр тий. Эхлээл ер нь чихэндээ яг ингэж нөгөө суулгаж авах хэрэгтэй байна л тий. Яг зөв тий чихэндээ суулгах хэрэгтэй. Герман хэлийг сурахад одоо таны бодлоор яг юун дээр илүү их анхаарах хэрэгтэй вэ? Юуг илүү их анхаарах хэрэгтэй вэ? Герман хэлийг сурахад нэг герман хэлний өрнөцсөн байгаа артикл гэж те ди дээр дас гэдэг. Энэ өгнүүдийнхээ артиклийн бол тогтоох хэрэгтэй. Гэхдээ энэ ихэнх өгнүүд жишээлбэл ди гэдэг ихэвчлэн эгэр төгсөн өгнүүд ихэвчлэн ди байдаг. Ганц хоёр өгнүүд бол өөр байдаг. Тэр ганц хоёр өгнүүдийг л бас мэдээд авах хэрэгтэй. Жишээлбэл der Name тэр чинь эгэр төгс чинь ди биш der Name гэх мэтчлэн яг эдрийг мэдээд автсан тохиолдолд тэр бол маш их үр дүнгээ үзүүлнэ. Тэгээд өдрөөлгөн 10 үг тогтоогоод тэгээд өнгөрсөн цагийн тренд ч гэсэн бас мэдэж авна. Тэгэл ер нь сонсох хэрэгтэй. Телевизэрийн нэвтрүүлэг үзэх хэрэгтэй. Одоо баг хүүхдийн кино нэвтрүүлэгч их амархан өгөхтэй ч юм уу тэрийг бас те өдөр болгон ярьдаг хэл яриаг сонсоход тэнтэс бас сурж болно. Тэгээ ном сэтгэл үзэх хэрэгтэй. Тэгээд тэрвээ хүмүүстэй бас ичиж зоохгүй, эмээхгүй, чөлөөтэй ярих хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө хэлж байгаа ер нь бодож ирсэн ингэж хэлдэг бол уг хэлэх хэрэгтэй. Айж эмэх юм байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь бид нар чинь мэдээж гадаад хүмүүс бид нар чинь перфект ярихгүй ихний үед яг яваандаа мэдээж сайжирна те. Тэгээд эзэн хичээл заяа хичээ багаар тэгээд урагшлна. Тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө ичээд авах зүйл бол байхгүй. Энэ бол ичгээр зүйл биш. Тийм болохоор буруу хэлж ийн гэж яхасаа илүү харилцаанд ороод хүмүүстэй ичгүүгээр те чөлөөт хэрвээ буруу хэлэх юм бол айгаад авах юм байхгүй. Хэрвээ буруу хэлэх юм бол тэгэд хүмүүс хэлнэ шүү. Өө яана уучлаарай би дөнгөж сууж байсан тэр хүмүүс чи ойлгоно. Тэгээд тэр хүмүүс ч туслана. Тэгээд тэр хүмүүсийн хийснийг дээр тогтоож аавна. Хэрвээ тэр хүмүүсээ та нар ойлгохгүй яана уучлаарай би сайн ойлгохгүй байна ч гэдэг юм. Тэгвэл тэгэл Google Translate-ээрээ гаргаад бас орчуулж болно шүү дээ. Тэгээд ойлголцсон яг үнэ. Тэгээд өнөөдөр ингээд миний совгийн үзэгчдэд зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Ингээд цаг зав гаргаж мэдээлэл зөвлөгөөнүүдийг өгсөн танд маш их баярлж байна. Тэгээ би ч гэсэн та бүхэнтэй одоо энэ сувгаар уулзсандаа бас баяртай байна. За яг хөө миний зөвлөгөө яг та тэгээд хүн бүхэн мэдээж өөр нэгсэн арга барилтай. Тэгэхдээ жоохон ч гэсэн нэмэр тус болж магадгүй гэж би бас бодож байна. За тэгээд та бүхэндээ сайн сайхан бүхний хүсэн ёрой. Тэгээ өнөөдрийн бичлэг та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Тэгээд миний дараагийн бичлэгүүдийг үзхийг хүсэх юм бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа.